That's very good arrows. Yeah, they look great. Shoot and feel it. Draw. Here's close, back close, Okay. and here. Lift shoulder a little bit down. Okay. Okay. Draw. And aim. No. You need to hold it 2 seconds. Hold it. Okay. Hold 2 seconds and aim and release. Draw, more draw. Aim, release. Good. За та бүхэн бол Намна Академийн заалны бэлтгэлийн газар ирсэн байна. За тэгэхээр бид хэд бол энэ эртнийхээ дээл хувцсыг одоо сэргээж өмсдөг. Мөн яг тэр энэ урлаг яг тухайн цаг үед яг бодитоор оршиж байсан тэр цаг үеийн эд хэрэгслүүдийг өнөөдөр дахин сэргээж хийж бас эдэлж хэрэглэдэг байгаамаа. Яагаад тэгж вэ гэвэл энэхүү урлаг маань тухайн үедээ бол яг бодиттой амьдаар оршиж байсан тэр зүйлүүдтэй л одоо яг уйлдэж тий энэ хоорондоо холбоотой байж ижил тэр зүйлийг хийх боломжтой байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ? Тухайн үеийн имэйл, хазаар, эд хэрэгсэл мөн яг тэр тухайн эртний одоо ном, саадаг, хоромсог, дээл, хувцас, малгайг одоо эдэлж хэрэгжилж ийж энэхүү Морь-Тарваны өв соёл маань бол яг бүрэн бүрэлдэхүүнээр амьд оршиж байна гэж үздэг байгаамаа. Мөн одоо энэ манай одоо суралцагч нар яг эртний харав барилаар уламжлалт саадагнаас харваж ихтгэл сургуультаа хийж байгаа та бүхэн харж байгаа. За энэ ном хийдэг сав нь энэ байна. Хоромсог. Номыг дүрж хийх сав хоромсог гэнэ. За энэ сум хийдэг сав саадаг хэмээн нэрлэдэг. За энийг агсраг. Энэ бас дээлний агсраг байна. За энэ хавтаг. Яг жижиг. За энэ бол ийм дэгээтэй ийм хурдан агсдаг ийм агсраг байгаа. За энэ бол дээлний бүс байна. Агсраг. За энэ бол хавтаг гэдэг юм. Одоо орчин үеийнхэр бол карма юмдаа юм жижиг сажиг юм хийдэг. За ингээ Монгол дээл, Монгол орт төрөлтэй хотол. За ном сум энэ бол эртэгчин ном сум гэдэг. За эртэгчин ном сумыг юу гэж нэрлсэн бэ? Хоёр гичрийн хооронд холбосон хөвчин гичиг дээрээ дэлдэхгүй байгаар хийгдсэн номыг эртэгчин ном хэмээн нэрлэдэг байгаа. За тэгээ бид нэр эртний Монгол эртэгчин номаа одоо орчин үеийн материалаар хийж бэлтгэл сургуультандаа тэмцээн оролтондоо хэрэгэлдэг юм аа. За сунлаад бариугаа харш. Бариугаа харж агаад татаад зүйтэй. За яг ус шиг урсаал урс очно. За яг урсгаал. За урсгаал авчихна. Хавлаа 1 2 сунлаад алхаж явахдаа харна гэсэн. Яг зэрэгцэж ирээд харагддаг шүү. 2 сум тавиад эрэг цаадлаар нь шир наашаа эргээд яг шилээ дагаад яг эргээд явна гэсэн. За нөгөө чиний сумалгаа чи одоо нөгөө буруу болохоор яг ингээд болохгүй байгаа байхгүй чи. Үгүй. Бэлтгэл маань бол хоёр газар явахтай өгдөг. Нэгдүгээрт бол заалан бэлтгэлийг ин зааланд бол маш сайн тамирчин маань бол эхлээд харуд сурна, мөн бие билдраа хөгжүүлнэ, авхаалт самбаатай болох шаардлагатай болдог эхлээ зааландаа. Тэгээд дараа нь натур дээрээ очиж морио унах, хэрвээ морио унах чаддгүй бол морио унах, дадлах сургалт хийн, мөн морин дээрээс харвах бэлтгэл сургалтаа хийдэг байгаа. Морь-Тарва гэж юу юм бэ бидний хувьд? За нэгдүгээр би энэ монголчуудын бол одоо өв соёл. Хоёрдугаар уламжлалт спорт. Гуравдугаар бол орчин үеийн шинээр дэлгэрж байгаа спортын нэг төр. За дараагийнх нь бол орчин үеийн залуучуудын бол хобби сонирхол нь шилээд цагаан зүг болсон өнгөрөний хобби сонирхол юм аа гэж та бүхэн бас харж болох байхаа. За ер нь бол анх нөгөө нэг ирээд морь онцороо хараач үзэх маань их таалагдсан учраас цааш одоо нөгөө хичээлээ явж ирсэн байгаа. Ер нь бол өндөрлөлтөө эмэгтэйчүүд хувьд бол нөгөө жоохон хүч муутай байдаг. Тэр болохоор нөгөө бид нэр хүчний дасгал маш их хийдэг. Морь онцол дээр ч гэсэн үнэхээр асуудалтай байдаг. Тийм болохоор бүх зүйлээ одоо анханаас нь шатаратаа орж эхэлдэг. Морин дээр гараад морио оноод дахих маань бол үнэхээр гоё. Тэгээд түүн дээрээс нумсан харна гэдэг нь бол маш их таалагддаг. Сонирхож байвал үнэхээр ууггүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг удаагийн оролдлогоор бол уусаа бүтэхгүй зүйл. Тийм болохоор маш олон удаа давтчихээж бүгдийг хийж сурч чадна.
уламжлалт одоо спорт нь бол бидний яг Монгол хүмүүсийн яг жинхэнэ одоо төрх байдлыг харуулсан үндэсний спортуудын нэг төрөл гэж хэлж болно.